дараагийн бичлэгтээ тавтай морил. Өнөөдөр би та бүхэндээ болохоор комент уншаад тэгээд тэрхүү комментоос жоохон ч гэсэн бас дэм болвол гэж бодоод энэ хүү бичлэгээ хийж гин. Яг яаж амьдрах учраа олохгүй байна. Ер нь яавал дээр юм бэ гэдэг яхаа мэдэхгүй байна. Амьдрах утга алгач гэдэг юм уу? Хэд хэдэн бас тийм комментууд байсан. Тэгээд бас жоохон ч гэсэн сэтгэлийн дэм болвол гэж бодоод бас дээрэс нь бид ер нь яг өөрсдийнхөө ямар бодлоор татах хүчийг энэ амьдралдаа үйлчлүүлж ингэж байдаг вэ гэдэг тухай хуваалцъя гэж бодлоо. Тэгээд ийм үед ер нь бол хамгийн түрүүнд яг яагаад ингэж байгаа гэдэг шалтгаанаа л хүн ер нь яг олох нь хамгийн чухал гэж би бол бодож байна. Надад ч гэсэн бас ер нь яг нөгөө дээшээ тэнгэр холдоошо газар хатуу гэдэг шиг бүр яг тийм нэг хэцүү үе бол хүний амьдралд яг байдаг юм билээ. Тэгээд энэ нь бол яг ямар учраас байдаг вэ гэдэг зүйлийг ч гэсэн би бас хэлье гэж бодож байна. Юунаас болоод яагаад ингэж тогтургүй байна вэ яавал тэгвэл би эсэргээрээ амьдрах утгатай миний амьдрал одоо утга учиртай яавал би сэтгэл хангалуун байж чадах юм бэ гэдэг бас тэр эсэргээр нь асуултаа бас бодоод өөртөө үзэх хэрэгтэй юм шиг санагдаад идэгий. Ер нь тэгээд амьдралд өөрөө би ингэж хүсээгүй байдаг. Гэтэл миний одоо яг хүсээгүй байхад ийм зүйлүүд миний амьдралд тохиолдоод байна. Гарч ирээд байна гэдэг штэ ер нь. Тэгэхээр энэ нь бол яг үнэндээ бидний дотор байгаа өөрсдөө ч мэдэхгүй нөгөө далд тухамсрын бодолтой холбоотой байгаад байгаа байхгүй юу? Энийг бол бид нар зөндөө олон зүйлээс сонсоод, уншаад ингээд явж байгаа. Тэгэхдээ яг амьдрал дээрээ яаж хэрэгжүүлж, яаж өөртөөгөө ажиллах вэ гэдгийг ер нь бол мэдэхгүй байгаа. Би ч гэсэн бас сайн мэдэхгүй байгаа. Тэгэхдээ уншиж мэдсэн зүйлээсээ багаар өөртөөгөө ингээд ярилцаад, хэрэгжүүлээд, ажиллаад ингээд явж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө илүү мэдэх, сонсох, ойлгох чадварт ер нь бол бид нар маш сайн суралцаж өөрийгөө яаж амьдрмаар байгаа нь яг яавал чамд илүү сайхан байх юм бэ тэгвэл энэ амьдрал чинь гэдгийг л тодорхой болгох нь хамгийн одоо чухал зүйл байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл чи яг яамаар байгаа гэдэг асуултыг өөртөө тавиад үз яг юу хүсээд байгаа яаж амьдрмаар байгаа. За тэгвэл бусдад би бас яаж хандах юм бусад хүн ч гэсэн надад бас яаж хандаасаа гэж хүсээд байгаа гэдэг ч юм уу эдгээр зүйлүүдийг ер нь жагсааж бичээд өөрөө энэ асуултуудад маш тодорхой хариултыг гаргах хэрэгтэй. Ингээд ирэхээр хүн яг чин сэтгэлээсээ өөрийнхөө дотор руу ингэж өнгийж чаддаг юм шиг байгаа. Тэгээд таны амьдралд бидний амьдралд энэ нэг одоо хэцүү яах вэ гэдэг асуултууд тулгараад байна гэдэг нь ер нь бол та өөрлөгөө өнгийж өөртөөгөө ажиллах цаг нь болсон гэсэн дохио юм болов уу гэж би бас бодож байна. За тэгээд таныг бухимдаж уурлуулад таны амьдралд бий болоод байгаа тэр зүйлийг яг тэр үүссэн бий болсон тэр үед л яг ямар байвал надад гоё байх байсан бэ тэгвэл гэдэг ч юм уу яг ямар байхыг хүсээд би яг одоо энэ зүйл дээр бухимдаад байгаа юм бэ гэдэг шалтгаанаа л олох хэрэгтэй. Тэгээд тэрийгэ олсноороо бид нар тэр одоо бухимдаад байгаа зүйлээ бухимдахгүй болгож харж чаддаг болох юм уу? Эсвэл тэр зүйлээ өөрчлөх юм уу гэдэг дараагийн одоо алхам гарч ирнэ шүү дээ. Мэдээж бухимдаж стрессж байна гэдэг нь чиний хүссэн бидний хүссэн үр дүн одоо хүлээсэн хүлээлтээс өөр байгаа болохоор л тэгж байгаа ах гэж бодож байна. Тэгээд ингээ хүнийг хэцүү байхад нь чамд энэ тохиолдсон зүйл чи ямар нэгэн утга учиртай олоод тохиолж байгаа. Одоо яг үнэндээ одоо бид өөрсдөө л тийм амьдралыг өөртөө дууд татж байгаа гэл ингээд хэлэх юм бол ер нь бол ойлгоход хэцүү л дээ. Ингээ хүлээж авч чадахгүй яг яхаараа тэгдгийн ч гэдэг юм уу маш их стресстэй ингэж дотор нь бухимдаж шаналж хүлээж авч магадгүй. Тэгтээ энэ бүгдээ бас ингээд хойш нь тавиад яагаад яг ямар учиртай болоод миний амьдралд ийм зүйл тохиолж байгаа юм бэ гэдэг талаас нь бас хараад би яг яаж амьдрал тэгвэл жаргалтай байх юм бэ гэдгээ илүү бас бодоод үзвэл дээр юм болов уу гэж би бас бодоод байна. Тэгээд бидний дотор байгаа ямар нэгэн бодол тэр цаана байгаа нөгөө далд ухамсар гэдэг зүйл маань л буруу учраас тэрийг ингээд ойлгуулах гал амьдралд янз бүрийн юм тохиолдоод байдаг, бий болоод байдаг гэл ер нь бол ингээд зөндөл олон зүйл дээр яригдж байгаа. Бид нараас зөндөл олон сонсож байгаа ах гэж бодож байна. Тиймээс өөрийгөө ойлгоогүй, өөрийнхөө яаж амьдрах, юу хийхийг тодорхой болгоогүй бол тэр зүйл рүүгээ л анхаарад ажиллах цаг нь болсон гэж
хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол ердөөсөө ингээд зүгээр орхичих зүйл. Өөрийгөө ингээд зүгээр үл анзаараад тоохгүй орхичих зүйл ерөөсөө биш байгаа нь. Ямар нэгэн байдлаар өөртөөгөө ажиллаад тодорхой болгох нь хамгийн нэгдүгээрт чухал зүйл болоод байгаа гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөсөө одоо юу гэдгийг те үнэндээ би яг яахыг хүсээд байна. Яг яахыг хүсээд энэ зүйл дээр таагүй хандаад байгаа гэдэг ч юм уу. Одоо түрүүн хэлсэн тэр асуултуудыг өөрөөсөө асуугаад өөртөөгөө ярилцах нэг арга болж байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл бидний амьдралд чинь те гэр бүл, найз нөхөд, ажил, хүн хоорондын харилцаа гэл бүхэл зүйлүүд дээр ингээл маш олон та бидний хүсээгүй янз бүрийн таагүй үйл явдлууд ингээл бий болчихдог шүү дээ. За тэгэл ингээд за жишээлбэл одоо найзтайгаа нэг ингээд таагүй харилцаатай болчлоо гэд бодъё л да тий ойлголцохгүй мууддаг ч юм уу тий. Тэгээ ингээд тэндээс болоод та стресслээ шаналлаа. Яагаад бид хоёр юм болчихвч гэдэг юм ингээд бодлоо тий. Тэгэхээр яг тэр зүйл чинь бол тухайн тэр цаг үед л яг шууд тийм болчихсон зүйл биш байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр аль эртнээс л одоо таны дотор ч юм уу тэр найзтай хандаад ингээд нэг тийм найз жоохон ингэчдгүй юм бах та одоо яг айл гэр ихнэр нөхрөөч гэсэн яг адилхан штэ манай үнэг жоохон ингээд өгчдгүй юм бах та энэ зангаа жоохон одоо засчдгүй юм болооч гэдэг юм яг үнэндээ нэг тийм 100% биш 70-80% та ингээд нэг тийм та бидний амьдрал болоод яваад байна да тий. Тэгэнгүүт тэр 70-80%-ийн 20-30% нь яг нэг тийм үл ойлголцол байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр үл ойлголцол дээр таны бодол ингээд өөртөө жоохон ингээд өчггүй, жоохон ийм байчихсан бол уг нь би инкийг л хүсээд байгаа юм л да гэдэг нэг тийм таны дотор одоо сэтгэл ханамжгүй зүйлүүд байгаад байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр л яг таны тэр сэтгэл ханамжгүй тэр бодлууд чинь таны амьдралыг дуудаж таталцлын хуулиар одоо бүтээж бий болгоод байгаа гэсэн үг. Яг үнэндээ таталцлын хууль бол үнэхээр маш хүчтэй байдаг гин л дээ. Ерөөсөө 1-2% ч байсан хамаагүй ингээл татдаг гэж байгаа байхгүй юу. Та тэр 70-80%-ийнхаа болж байгаа зүйлд биш 20-30%-ийнхаа тэр болохгүй байгаа зүйл рүү бас хит их анхаарлаа хандуулж ийн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг яагаад энэ өөрийгөө олох хэрэгтэй вэ гэдэг чинь хамгийн чухал зүйл болоод ирж байгаа гэдг нь жоохон ойлгож байгаах гэж бодож байна. Яг жинхэнэ өөрийн бодол хүсэл гэдэг зүйл дээр л ерөөсөө таталцлын хууль үйлчлээл тэгэл тэр нь татагдал гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр таны яг жинхэнэ хүсээд байгаа зүйл чинь болохоор тэр 20-30% юм дотор л явж байгаа л гэсэн үг байхгүй юу. Та одоо яг хань ижлээсээ ийм байгаад өгчүүл гэдэг зүйлийг хүсээд байдаг. Тэгээд тэрийгэ өөрөө төвчээд ингээ өнгөрөөгөөд за яах одоо ингээ 70-80% болж байгаа юм чинь энэ зүйлийг нь одоо тэгээд уучлаад ингээ явъя та гэд ингээр тэр чин таны дотор бодол дотор чинь байгаа л байгаа гэсэн үг. Тэгээ байгаа л энэ гэдэг нь та амьдралдаа 100% сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэнгүүт яг таталцлын үйл юун дээр үйлчилдэг вэ гэхээр таны яг жинхэнэ өөрийн чинь бодол хүсэл яг дотор чинь юу хүсээд байна гэдэг дээр үйлчилдэг учраас амьдрал 100% одоо сэтгэл дүүрэн болж чадахгүй байгаа гэдэг гэж байгаа. Энийг ч гэсэн би бас сайхан ингээд уншаад ойлгосон зүйл тэгээд ингээд нэрэл бид нар ингээд яг бидний амьдрал 100% байдгүйгүй байдаггүй тий тэгээд бид нар яг нөгөө нэг 20-30% ч юм уу тий 40-50% ч юм уу одоо мэдгүй юм л да тэр хувь нь хүн хүний хувьд өөр ах л да. Тэгэхээр яг тэр зүйл нь бидний одоо бодол дотор одоо энэ маань нэг жоохон ингээд төгчүүл үг нь энэ маань нэг жоохон нэг арх уухаал болчихвол уг нь гэл те энэ маань нэг жоохон халамжтай л байгаад өгчүүлж гэдэг юм уу энэ маань нэг жоохон миний аав ээжийг хүндлээд өгчүүлж гэдэг юм уу ингээл нэг тийм болохгүй нэг тийм бодлууд байгаад байна те бидний тэгтэл бид нар яг тэр өөрийнх нь хүсээд байгаа бодол нь тийм байгаад идэг гэхдээ нөгөө за яах вэ энэ маань нэг энэ сайн юм да гэд нөгөө нэг болж байгаа нэг зүйлийг нь бодоод өөрийнхөө яг нөгөө хүсээд байгаа жинхэнэ хүслээ цааш нь ингээд дараад оруулчихж байгаа учраас та яг өөрийнхөө жинхэнэ хүсэж байгаа одоо нөгөө жинхэнэ өөрийнхөө мөн чанараар амьдрч чадахгүй байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрийнхөө жинхэнэ мөн чанараар амьдрч чадахгүй байхаар далд ухамсарын тэр хүч яг тэнд ингэж явагдчихийдэг гэж аах. Тийм болохоор л өөрийгөө л өөрийнхөө дотор хүнээ сонс тэрийгэ илааршуул, тэрийгэ зөөлрүүл, тэрийгэ уучил, өршөө гэдэг зүйлүүд явагдаад байгаа гэсэн үг байхгүй юу.
За яа н ойлгогдож байгаа болов та бүхэнд маань ямар ч хэлсэн нэг ийм зүйлүүд л яг бидний амьдралыг миний дотор байгаа нэг ийм бодол, ийм зүйл маань л яг одоогийн миний амьдрал татагдаж ирээд байгаа юм байна гэдгээ бид нэр ойлгочих юм бол за өөрийнхөө яг тэр зүйл дээр аргаддаг юм уу, уучлалдаг юм уу, өршөөдөг юм уу, за тэгвэл ийм зүйлийг би шаардхаа болийч гэдэг юм уу те. Тэр бүх зүйлээ ингээд нэг тийм шийдэлд хүргэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Гэхдээ нэг сайхан зүйл хэлэхэд таны амьдрал нэг үе шат ахихын тулд одоо та дотроо нэг тийм нэг сэтгэл дундуур бодол тэгээд нь шүү дээ тий. Тэр сэтгэл дундуур бодол тэгээд байгаа учраас таны амьдралыг 100% гэж үзэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр 100% гэж үзэхгүй байгаа юм чинь таны амьдралыг арай илүү 100% руу дөхүүлэхийн тулд тий 100% болгохын тулд нэг шат ахиулахын тулд илүү сайжрах тийм процесс явагдахын өмнө тэр унах үйл явц байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо танд хэцүү зүйл тохиолж байна. Танд одоо амьдрах хүсэл төрөхгүй байна. Танд одоо яаж амьдрах аргаа олохгүй байна гэдг нь та өөрлөгөө харах цаг болсон, өөрийгөө ойлгож сонсох цаг болсон. Тэгээд таны амьдрал эндээсээ ахаад нэг үе шат ахих нэг тийм үе ирж гинэ гэж ойлгож үзээд илүү бас эерэг сэтгэлгээгээр тэ эерэг бодлоор хандаж ингэж үзэх юм бол бас илүү дээр баха гэж бодож байна. Тэгээд яг тэ магадгүй бас тэр цаг үе нь байх гэж бодоод өөртөөгөө ажиллаад ингээ тий өөрийгөө сонсож ойлгоод урагшлах юм бол бас сэтгэл санаа ч гэсэн арай өөр болох юм болов уу гэж би бас бодоод байна. Тэгээд одоогийн байгаа амьдралдаа ингээ 100% сэтгэл дүүрэн байж чадах юм бол бидний хэлдгээр нөгөө яг сайхан амьдраад болоод байгаа юм шиг байгаа байхгүй юу? Одоо яг өөрийнхөө амьдрал 100% ингээ сэтгэл хангалуун байгаа бол тэр болгоно нэг асуудал амьдралд бий болоод байхгүй. Тэгээ ингээд нэг тийм зүгээр хэвэн ингээ амьдраад болоод идэг гэж байгаа байхгүй юу? Тэгтэл бид нар чинь энэ маань нэг ингэчихгүй юм болоо да, тэр маань нэг тэгчихгүй юм болоо да л гэл ингээл өөрийнхөө сэтгэл дотор нэг тийм 10 20 30% сэтгэл дундуур юм байлгаад л байх юм бол тэрийг нь засаж залруулахын тулд, тэрийг нь ойлгуулахын тулд янз бүрийн одоо сорилтууд амьдралд бий болдог гэсэн үг болоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр сэтгэл дүүрэн байж чадахгүй байгаа зүйлээ уучлалдаг юм уу, өршөөдөг юм уу, хүлээн зөвшөөрдөг юм уу те эсвэл одоо яадаг ямар нэг арга хэмжээ аваад өөрийгөө сонсож ойлгож ингэж өгөх нь л одоо хамгийн чухал зүйл юм болов гэж бодож байна. За тэгээд ташаат ахих үед ойлгож чадаад тэгээд өөрийнхөө нэг ингэчихгүй яасын тэгчихгүй бол ингэсэн бол би гоё ахгүй гэдэг тэр бодол хүслээ оруулж чадах юм бол бүр илүү амьдралыг бүтээгээд явна гэсэн үг байхгүй. Тэрийг анзаарахгүй те мэдэхгүй ингээд ойлгохгүй яваад байгаа л болохоор бидэнд дахин тэрийг нь ойлгуулах гад хэцүү зүйлүүд үүсээд бий болоод байдаг гэсэн үг. Өөрийнхөө яг жинхэнэ ямар байгааг бие уг нь одоо ийм зүйлд дургу. Тэгтээ одоо ингээд ойлгоод төвчээд явъя гэсэн тэр бодол байдаг юм уу те. Тийм зүйлүүдээ одоо тэр сэтгэл дундуур зүйлүүдээ ердөөсөө илааршуулах юм уу. Ямар нэгэн аргаар өөртөө ярилцаж, ойлголцож шийдвэрт хүрэх гэсэн үг. За тэхийн тулд өөрөөсөө яг ямар байна, яахыг хүсэж байна, яавал одоо чамд сайхан байхын чи яг яаж амьдрмаар байгаа гэдэг асуултуудыг дахин асуугаад ярилцаад үзэх хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд өөрийн одоо доторх бодлоо бид нар засчих юм бол амьдрал яг тэрний дагуу тий хөдөлж эхэлдэг гэж үг байдаг. Тийм болохоор амьдралд сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа, сэтгэл дундуур байгаадаа тэр бодлоо хамгийн гол нь засах хэрэгтэй гэдэг нь л өнөөдрийн сэдвийн хамгийн хэлэх гэсэн санаа байлаа. Тэгээд та бүхэнд маань ойлгомжтой байж чадсан болов уу бол бас аль болох бас ойлгомжтой энгийн ярих гад хичээлээ. Тэгээд бичлэгийг маань үргэлж сонсож намайг үргэлж ойлгож дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.